Зуны манлай дуучин Саран туяа 9 дахь удаагийн тоглолтоо Сэхүүн салхи хэмээн нэрлэжээ. Тэрээр тоглолтондоо олонний сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг хүрэхээс гадна рок попын өөр урсгалыг нэмэгдүүлэх юм а. Тоглолтод рэндом олон хамтлаг, улсын дүр бичгийн эрдмийн чуулга, бүх зэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид, за мөн дуучин, ая зохиогч ангирмаа, гişиг жаргал насан буйнаар оролцсон ая дугаа өргөх юм а. Ер нь бол тоглолт бол дөрвөн хэсгээс бүтцтэй. Тэгээ бид нар бол ер нь тоглолтынхаа миний тоглолт бол рандом, этник хөгжмийн олон хамтлаг, за үндэсний ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид, бүх зэргийн ансамблийн бүжигчид оролцсон. Ер нь бол дандаа миний шилдэг хит дуунуудаас гадна шин болон мартагдсан дээр үеийн сонин аялгаутай рандом pop, рандом классик, олон этно, сара, техно, поп гэсэн тийм дөрвөн хэсэгтэй байгаа. Амьд хөгжмийн мөнгөн харандаа хамтлагаас гараа эхэлсэн урлагийн төлөв зүтгэл нь 30 яхам жилийг ард орхижээ. Поп хадагтай Саран туяагийн амьдрал, амжилт, алдаа оноо нь олонний нүдний өмнө үргэлж ил байсан. Тиймдээч түүнийг ард олон хайрлан хүндэлдэг. Төрсөн өдрөө пенүтэйгээ тэмдэглэхийг тэрээр олон түмнээс авсан хайр хүндлэл барих чин сэтгэлийн бэлэг хэмээн тэрээр чухалчилдаг. Тиймээс гавьтын төрсөн өдрийн тоглолтыг үзэх гэсэн чин үнэнч пенүтэн ч олон байдаг юм а.